Сайн дурын дархлаажуулалт гэдэг нь иргэн өөрийн хүсэл дээр сайн дурын үндсэн дээр дархлаажуулах бэлтгэл хэрэглэхийг сайн дурын дархлаажуулалт гэдэг. Сайн дурын кабинет дээр бол одоо хүний папиллома вирусын эсрэг вакцин буюу HPV-гийн эсрэг вакцин бас хийгдэж байгаа. За энэ вакцин маань бол заавал их дархлаажуулалтын үндэсний товлолд орсон. За энэ товлолд бол бидний сайн мэдгээр 11 настай эрэгтэй эмэгтэй хүүхдэд бол заавал их дархлаажуулалтаараа бол хийгдэж явчихж байгаа. За харин сайн дурын дархлаажуулалтын кабинетаар болохоор 12-оос 15 насны хүүхдүүд бол одоо улсын хэмжээнд бол нөхөн дархлаажуулалтаар бол одоо үн төлбөргүй хийгдэж явж байна. Харин 15-аас дээш насны хүүхдүүд бол 15-аас тэр ялангуяа 15-аас 19 насны хүүхдүүд бол папиллома вирусын эсрэг вакцинаа сайн дурын кабинетаар хийлгэж болно. За харин 19-оос дээш насны хүмүүс маань бол папиллома вирусын эсрэг одоо шинжилгээгээ хийлгүүлээд тэгээд ямар нэгэн байдлаар папиллома вирусын алдваргүй тохиолдолд вакциныг бол хийлгэж байгаа. За тэгэхээр энэ вакцин маань сайн дурын кабинетаар нийтдээ 3 тум хийгдэж байгаа. Тэгэхээр нэг том маань 23,000 төгрөгийн төлбөртэйгээр сайн дурын кабинетаар бол хийгдэж байна. Хүний папиллома вирусын эсрэг вакциныг 11 настай буюу яг товлолынхоо товын дагуу цаг хугацаанд нь вакциндаа хамрагдаарай. За мөн одоо насанд хүрсэн хүмүүс маань ч гэсэн папиллома вирусын эсрэг халдвараас сэргийлэхийн тулд уг вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгүүлээд өөрсдөө хариултнуудыг хамгаалаарай. Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт.